Сайн байцгаана уу үзэгчдээ. My Voice Show-ны шинэ 7 хоногийн шалгуулалтаар мэдчилж байна. Бид өнөөдрийн бүрдүүлэхийг хүссэн дөр төрх хувцлалт та бүхэнд ямар жүжигийг санагдуулж байна. Хөгжмийн зохиолч Балхчавын баялаг уран бүтээлийн санд хүнстэй байр суурь эзлэх тэр дундаа кино жүжигийн гих тодтолтой уран бүтээлүүдийнх нь сор онцлох дуу. Энэ бол тайчигч өвгүүд ба саарал боломж. Кино жүжигийн дуунуудыг дуулж өрсөлдөх 2 дугаар шатны шалгаруулалтанд зөвхөн энэ жүжигийн дуу гэлгэд эрэгтэй эмэгтэй олон оролцогчид өөр өөрсдийн дуу хоолой арга барилаараа амьдлуулан дуулж байна. Энэ жүжигийн дуу ямар олон үзэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөж үнэхээр хийц дуулж чадсны тод илрэл бол өнөөдрийн оролцогчдын дуулалт байх болно. Өнгөрсөн цаг хугацаагаар аялуулж дуу хөгжмөөр дурсамжийн ертөнцид нэвтэрч чадах My Voice Show-ны энэ 7 хоногийн дугаар үүгээр эхэлж байна. My Voice Show-ны шинэ дугаарт тавтай байр. Дуулаач шиг техник бол гарцааг хэрэгтэй. Гэхдээ авьяас бол бай. Амжилт гэсэн тэмцсэн. За тэгээд өөртөө зоригтой бай. 3 дугаар шатанда цөм аваад өг. Тэнц. Энэрнгүү хандах ёстой юм шиг байна. Тэгээд дахиад болцсон. Чөлөө. Сайн ямар ч байсан өөргөө үзүүлэх ёстойгоо үзүүл ямарсан. Амжилттай давлаа. Харин одоо шүүгчд юу гэх вэ? Гэхдээ одоо энэ дууг бол одоо их олон манай эрэгтэй дуучид сонгох юм аа. Үнэхээр одоо нэг уул нь бол амиа хорлыг гэсэн юм лээ. Амиа хорлыг үлийн дуу гэсэн. Одоо хөгжиг аваргыг хавтаж аваад. Гэхдээ аргагүй юм. Яг гэвэл энэ агуу дуу. Үнэхээр агуу дуу. Хүний сэтгэлийг татхаас жаргахгүй дуу. Ядж хахад клипийн ямар ч гоё хийж гисэн нэг Америкт болсон үйл явдал гэдэг кино шиг юм байдаг шүү дээ. Тэр ч одоо нулимстай, цустай, эр хүний одоо тэр станыг дотрыг эзлэхтэй, хайрлуултай. Үнэн ястаа үнэхээр гоё. Тэгээд чи бас их сайхан зоригтой нэг сонгосон байна. Тэгээд дөхүүлсэн зориг чинь тэнцвүүлээ да. За, баяр хүргэе. Сайн. Тэгээд ерөнхийдөө энэ дууны утга санаа чамаас ойлгогдож байна. Тэр хайрын төлөө боож өгөх гэдэг чинь бол бас мэдрэгдэж байна. Тэгэж л уурлах байсан уу те?
байсан. Гинт дуулах байсан уу? Яа, хоёр өдөр чинь саунд яа. Сүйдээ амьсгаа өрөхгүй. Оо бас тийм юм байх уу. За. Ерөнхийдөө хоолойгоо сайхан зөнгөөр нь гаргаад эвтэй урттай ухаатай дуулаарай. За. Эрхэм шүүгч Ган хуйг тайчигч хөвгүүд ба саарал гудамж дууны сонголтыг амиа хорлагсдын сонголт хэмээн тодорхойлоод байгаа юм. Нээрэл энэ дуу дуулаачаас хоолойны цар хүрээ хүч чадал, ерөн чадал чансааг нь шавхдаг дуу бололтой. Гэхдээ энэ дууг дуулж чаднаа гэж сонгосон оролцогчид маань бүгд өөр өөрийн арга барил мэдрэмжээрээ илэрхийлэн хичээнд дууллаа. Хоёрдугаар шатны том даваагаад авч дараагийн шат руу зүтгэх боломж та бүхэнд оногдлоо. Тийм учраас дараагийн шатандаа илүү амжилттай байж бэлтгэл сургуулалтаа сайн хангахыг хүсье. Сайн байцгаана үзэгчдээ. My Voice Show-ны шинэ 7 хоногийн шалгуулалтаар мэдчилж байна. Бид өнөөдрийн бүрдүүлэхийг хүссэн 4 төрх хувцлалт та бүхэнд ямар жүжигийг санагдуулж байна. Хөгжмийн зохиолч Балхчбын баялаг уран бүтээлийн санд хүндэтэй байр суурь эзлэх тэр дундаа кино жүжигийн гих тодтолтой уран бүтээлүүдийнх нь сор онцлох дуу. Энэ бол Чөлөө. Сайн явж ирсэн өөргөө үзүүлэх ёстойгоо үзүүл ямарчсан. Амжилттай давлаа. Харин одоо шүүгчд юу гэж хэлэх вэ? Гэхдээ одоо энэ дууг бол одоо их олон манай хэрэгтэй дуучид сонгох юм аа. Үнэхээр одоо нэг гол нь бол амиа хорлыг гэсэн юм лээ. Амиа хорлыг үлийн дуу гэсэн юм. Хөгжиг аврагыг хавтаж аваад. Гэхдээ аргагүй юм. Яг гэвэл энэ агуу дуу. Үнэхээр агуу дуу. Хүний сэтгэлийг татхаас жаргахгүй дуу. Ядж хахад клипийн ямар ч гоё хийж гисэн нэр нөгөө Америкт болсон үйл явдал гэдэг кино шиг юм байдаг шүү дээ. Тэр ч одоо нулимстай, цустай, эр хүний одоо тэр станы дотрыг хийсвэртэй, хайрлуултай. Үнэн ястаа үнэхээр гоё. Тэгээд чи бас их сайхан зоригтой нэг сонгосон байна. Тэгээд дөхүүлсэн зориг чинь тэнцвүүлээ да. За, баяр хүргэе. тайчигч хөвгүүд ба саарал гудамж. Кино жүжигийн дуунуудыг дуулж өрсөлдөх 2 дугаар шатны шалгаруулалтанд зөвхөн энэ жүжигийн дуу гэлгэд эрэгтэй эмэгтэй олон оролцогчид өөр өөрсдийн дуу хоолой арга барилаараа амьдлуулан дуулж байна. Энэ жүжигийн дуу ямар олон үзэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөж үнэхээр хийц дуулж чадсны тод илрээд бол өнөөдрийн оролцогчдын дуулалт байх болно. Өнгөрсөн цаг хугацаагаар аялуулж дуу хөгжмөөр дурсамжийн ертөнцид нэвтэрч чадах My Voice Show-ны энэ 7 хоногийн дугаар үүгээр эхэлж байна. My Voice Show-ны шинэ дугаарт Тавтай байр.
Дуулаач шиг одоо техник бол гарцаагүй хэрэгтэй. Гэхдээ авьяас бол байна. Одоо амжилт гэсэн тэмцсэн. За тэгээд өөртөө зоригтой бай. 3 дугаар шатанда цүм аваад өг. Тэнц. Энэрнгүү хандах ёстой юм шиг байна. Тэгээд дахиад нэг болцоо.